Бизнес үүрэг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарт өргөн нэвтрүүлгийн телевизийн үүргээ амжилттай гүйцэтгэж 10 жилийн ойтойгоо золгож байгаа NTV телевизийн гүйцэтгэх захирал Баярбатыг онцоллоо. Баярбат захирлын хувьд зөвхөн NTV телевиз төдийгүй Media Group компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Media Group компанид NTV телевиз, Годал, нийслэл гайд сэтгүүл, Таймцэг эмэн сайт, On TV телевиз зэрэг медиа салбарын бүхий л сувгууд багтдаг. Маш хурдтай хөгжиж байгаа технологийн дэвшлээс шалтгаалan үзэгчдийн сонирхол зан төлөвч өөрчлөгдөж байдаг. Байнгын шинжилгээг шаардаж байдаг медиа салбарын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага Монголын телевизүүдийн бизнесийн орчны талаар ярилцсан ярилцлагыг одоо хүлээн авна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Монголын медиа салбарын шилдэг гүйцэтгэх захирлуудын нэг Улаанбаатарх BCP консалтинг компани үүсгэн байгуулагч Батзориг нар ярилцах болно. Сайн байна уу захирлаа. За сайн байна. Урилга хүлээж авч ярилцсан баярлалаа. Өмнө таны өрөөнд чи дандаа ажил ярьж эсвэл гарын үсгийг зурулах гэж орж ирдэг гэсэн бол өнөөдөр ярилцахаар орж ирлээ. Одоо шууд хөтөлгөө хийх юм дээ. Одоо шууд эхлэн дээ. Таны нэг өдөр ер нь хэрхэн өнгөрдөг вэ? Ажлын нэг өдөр? За ер нь мэйл шалгахаас эхлэндээ өглөө ажилдаа 9 цагт ирэл мэйл шалгахаас эхлэндээ ажиллана. Уран бүтээлч хүмүүсийг удирдах гэхээр бас нэг удирдах арга барилын араа өөр хэлбэр, араа өөр арга барил шаардлагатай уугүй юу? За тийм зүйл бас анзаарагдана. Тий. Ерөнхийдөө нэг тийм нээлттэй байдал, шин санаас нь ажиллахыг дэмжсэн л байх илүү шаардлагатай байд юм гэсэн зүйлийг хараад байгаа шүү дээ. NTV телевизийн хамгийн сүүлийн үеийн сонин сайхнаас ярилцлага эхлэе. За яг энэ жил NTV телевизийн 10 жил явуулж байна. Энийг бол яг бизнес нэлээд онцлог гэж харж байгаа л да. 10 жил гэдэг бол яг нэг бага хугацаа бол биш. Телевизийн салбар дотроо бол NTV телевизээс нэг тийм залуу телевиз бол биш. Гэхдээ бас нэг тийм ууган телевиз бол биш. Дунд үеийн телевиз гэх юм уу та тий. Анх 2006 оны 11 сард NTV телевиз маань анхны эфирээ үзэгчдэд хүргэжсэн бол энэ жил 10 жилийнхаа ойг тохиолдуулан биднээс одоо нэг үе гэх юм уу те нэг мөчлөг ерөөхдөө дуусч байна. Дараагийн 10 жил дараагийн нэг шинэ мөчлөг эхэлж байна гэж харж байна л да. Энтэй холбоотой ерөөхдөө телевизийнхаа контентын хувьд, бодлогын хувьд, магадгүй технологийн хувьд, бизнесийн хувьд ерөөхдөө нэг тийм шинжилнэ гэдэг юм уу. Дараагийн шинэ цикл рүү орно гэсэн. Нэг ийм зүйлийг хараад л явж байна да. Одоо ер нь ямар уран бүтээлүүдийг NTV телевиз маань үзэгчдэд хүргэж байгаа лээ. За нэлээд шинжилх юм уу шинэ нэвтрүүлгүүдийг хийж байна л да. Чөлөөт эмэгтэйчүүд гэж нэвтрүүлэг маань нэлээд сайн үзэгчдэд хүрч байна. За заас туршлагаа олгогчд болон үзэгчдийн зүгээс нэлээд ам сайтай маань нэвтрүүлгийг үзэж байна. За энэ entertainment гэдэг биднээс контентын чиглэлийн нөгөө бизнес хийж байгаа учраас тухайн бизнесээ дэмжих зорилгоор юм уу те. Хамтлагуу, дуучид, за кино уран бүтээлчид, жүжигчид гэдэг юм уу. Энэ хүмүүсийгээ дэмжих, тэдэнтэй хамтрах, ажиллах юм боломж гарах ийм чиглэлийн нэвтрүүлгийг бас хийгээд явж байна. За мөн бизнес үүрэг нэвтрүүлэг маань байна. За дахиад 3-4 том хэмжээний төсөл бас биднээс орон entertainment-ээр ярьж байна. NTV дээр бас нэг 2 шинэ нэвтрүүлэг бас ингээд эхлэх шатанда явж байна. Ерөнхийдөө нэг тийм шинэ зүйлсүүд их л явагдаж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой нэг төрөл дээр мэрэгшиж дагнан одоо мэрэгшиж ажиллах болсон. Тэгэхээр NTV телевизийн хувьд яг баримтлагдаг чиглэл нь юу вэ? За яг телевизийн салбар маань яг эфирийн телевиз гэдэг юм өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн телевиз хуваагдаад байгаа л да. NTV телевизийн хувьд бол манайх өргөн нэвтрүүлгийн телевиз. Өргөн нэвтрүүлгийн телевизийн онцлог нь юу гэдэг вэ гэхээр өргөн нэвтрүүлгийн телевиз бол улсаас үүрэг хүлээдэг телевиз байхгүй. Жишээлх юм бол юу гэдэг нь соён гэгэрүүлэг чиглэлийн нэвтрүүлэг өргөн нэвтрүүлгийн телевиз заавал хийх ёстой. Хүүхдэд чиглэсэн нэвтрүүлэг заавал хийх ёстой. Өв уламжлалын чиглэлийн нэвтрүүлэг заавал хийх ёстой. Өөрөөр хэлбэл өргөн нэвтрүүлгийн телевиз бол бүх төрлийн контентыг үзэгчдэд хүргэх ёстой. Ийм тусгай үүрэг хүлээдэг телевиз. Тэгэхээр NTV-ээс бол тэр үүргийнхаа дагуу гэдэг юм уу харилцаа холбооны зохицуулах хороноос гарч ирсэн тэр нөхцөл шаардлагын дагуу бүх төрлийн контентуудыг бүх төрлийн агуулгыг үйлдвэрлэж явж байгаа. Хоёрдугаар онцлог нь бол NTV телевиз төлхөө entertainment-ийн чиглэлийн хөтөлбөрүүд рүү илүү анхаарч ажилладаг ийм онцлогтой. Эфирийн телевизийн онцлог давуу тал нь бол мэдээж нөгөө хүртээмж хэмжээ өндөр олон хэрэглэгчид хүрдэг утсаар, кабелаар бүх сувгаар бүх техникийн боломжоор үзэгчд хүрэх боломжтой байдаг. Олон үзэгчтэй байдаг гэдэг юм үү те. Энэ бол манай телевизийн гол онцлог. А тэр контентын бодлогын явдал биднээс билүү
цэнгэнт ийм нэвтрүүлгийг гаргахыг бодлого болгодог. Энэ төрлийн зах зээл яг манай өнөөдрийн байдлаар бас ямар байгаа бол? За ер нь яг телевизийг хүн яах гэж үздэг гэдгийг бодох хэрэгтэй л доо. Телевизийг хүн яах гэж үздэг гэхлээр ажлаа тараад гэртээ очиод хүн амарч л үздэг байхгүй? Амарч те цагаа зугаатай өнгөрүүлэх гэж тэндээс мэдээлэл авах гэж үздэг. Тэгэхээр телевизийн хамгийн анхны зорилго бол ерөөсөө л хүмүүсийг л цэнгүүлэх гэх юм уу те сонирхолтой байлгах, мэдээлэл өгөх ийм л ерөөсөө гол үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ жишээн дагуу яг NTV телевизийн анхны гаргасан бодлого, анхны гаргасан стратеги юм бол ерөөхдөө нэг юм цэнгэнт те үзэгчдийг цэнгээсэн, сонирхлыг татсан ийм мэдээлэл контент төлөвлөгөө гаргана гэдэг ийм л бодлого. Яг сүүлийн үеийн зах зээлийн судалгаа мэдээлэлсэн харахад бол ер нь үзэгчдийн хамгийн их хүлээдэг, хамгийн их эрэлттэй байдаг контент нь бол бас л энэ чиглэлийн контентууд. Тэ бүх төрлийн кинонууд байдаг, тэ төрөл бүрийн телевизийн шоунууд байдаг гэдэг юм үү, тэ. Энэ чиглэлийн юмнуудыг хүмүүс илүү их үзхийг зорж байгаа. Бидний хувьд ч гэсэн бас эрэлт гэх юм уу хэрэгтэй шаардлагатай тохироод яг энэ чиглэлийн контент руу ерөнхийдөө төлөхөө анхаарсан байдалтай явж байгаа. NTV телевизийг нэг хүндий юм асууж байгаа юм шиг өөрөө дотор нь ажилтдаг гэж хийж. Манай телевизийг гэлтэж биш. Манай телевизийг гэж болохгүй өстэй. Нэг нэвтрүүлгийн ер нь амьдрах хугацаа гэдэг юм уу зах зээл дээр оршин тогтнох хугацаа хэдийн хугацаанд үргэлжилдэг юм бэ? Үзэгчдийн хувьд бол ер нь хэрэгцээ шаардлага нь бол байнга өөрчлөгдөж байгаа шүү дээ, тий. Тухайн нэвтрүүлгээс өөрөөс нь хамаарх баха. Гэхдээ ерөнхийдөө бол хугацаа бол буурч байгаа. Өөрөлдөн бол үзэгчд маань илүү уйдамхай, тий, илүү юм руу сонирхдог, олон юм хардаг, үздэг юм болж байгаа. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн маань, тухайн нэвтрүүлэг маань илүү л ийм хурдан, динамик байх юм шаардлага байгаа байхгүй. Илүү хүмүүсийг уйдаадгүй, илүү сонирхолтой байдаг, илүү хурдан байдаг, тий. Ийм динамик ийм шаардлага гарч байгаа. Өөрөлдөн амьдрах хугацаа нь улам богиносч байгаа. Ер нь Монгол үзэгчдийн хандлага уу эсвэл ер нь магадгүй бас олон улсад ийм хандлагатай ч гэж магадгүй үзэгчдийн сонирхол маш амархан буурдаг. Тэрэн дээр юу гэж боддог вэ? Уйдамтгай. Яг судалгаа байлаа. Судалгаа харахаар ингэж харагдаад байгаа. Ерөнхийдөө яг traditional media гэж тийм. Телевиз үздэг үзэгчийн тоо бол жилд 10 гаруйгаар буурч байгаа. Жилд 10 гаруйгаар аюу огцон бууж байгаа. Их хувь биш тийм. Энийг бол одоо Монголд нөгөө зар сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг том групп компани судалгаа хийдэг байгаа байхгүй. Телевизээс үнэхээр үзэж гэнэ үү те? Та зар сурталчилгаа үзэж гэнэ үү тийм үү судалгаа мэт хийгээд байгаа. Жил болгон маш огцон буурч байгаа. Гэтэ нэг ганц телевизийн тухай ярьж байгаа асуудал шүү байхгүй. Ерөнхийдөө traditional media-гийн бүх юм багасж байгаа те. Энэ төрөө сонин, сэтгүүл, телевиз гэдэг юм уу те? FM радио бүгд бууралтай байгаа байхгүй. Нөгөө талдаа social media гэдэг юм уу те? Дижитал маркетингийн сувгууд те? Дижитал сувгууд нь илүү үүтэй. Өсөлттэй байгаад байгаа. Энэ судалгаа аюул олон судалгаа байна. Дээр нь манай хүн ам нөгөө зах зээлийн багтаамж их нөлөөлдөг. Тэр тоотойгоо харьцуулахад маш олон сувгууд байна. Олдохоор үлдэнэ гэхчээр түрүүний Бацар захиралдаа хэлж байгаагаар бүх юм нь хуваагдчих шүү дээ. Зам ёсоор бол энэ чинь цөөрөх ёстой байтал ингээл ам зуугаад байгаад байдаг гэдэг бол тийм чөлөөт зах зээлийн зам ёсны юм бас байхгүй өөр хүчин зүйлүүд нөлөөлөд байна л да. Яг хөгшүүр. Тийм ээ. Улаанбаатар захирлын хувьд NTV телевизийн 10 жилийн хугацаанд хамгийн олон жил захирал хийсэн. Та Улаанбаатар захирал байхад маркетингийн газрын захирал байсан уу? Би байсан тийм. Битүүр хамт ажиллаж байсан. Одоо энэ юу зах зээл буураад байна гэдэг шүү дээ. Одоо энэ хандлага нь ингээл үргэлжлэхээр юм уу ямар юм ер нь та нарын харвал. Ер нь бол яг зүгээр дан телевиз гэж яривал хэсэг бол буурах баха. Тэгээд мэдээж огт байхгүй болохгүй тий. Анх нөгөө телевиз гарч байгаад радио гэдэг юм за ингээд байхгүй болно гэдэг юмуд байсан. Одоо хүртэл радио байгаа л байхгүй тий. Зүгээр хэвлэмэл юмны зах зээл дээрс тийм юм байсан. Тэгээд телевиз бол хэсэг хугацаанд бол бууралтай байх нь бол байх болов уу? Би бол тэгж судалгаа юмнууд харахаар тийм юмуд байгаад байгаа. Зүгээр их хувирах болов. Ялангуяа тэр дижитал юмнуудтай хоорондоо холилдох тий. Илүү холбоотой болох. Дижитал гэхээр илүү одоо сошиал медиагийн чиглэлийн юмнуудтай хоорондоо холбогдох. За телекомын тий мобайлын болон фиксд янз бүрийн компаниудтай хоорондоо холилдох тий ийм шинэ хандлага юмнууд нэлээд гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ хөрөнгө оруулагч нар нь тэрийг ойлгож ийн болно. Энэ нөхцөл байдлаа. Яг ер нь бол би яг зах зээл тэргүүлж явж байгаа телевизүүд, медианууд бол энэ чиглэл рүү орж байгаа гэж харж байгаа. Яг одоо оролцоодыг бол бизнес ориентед тийм телевиз маш цөөн болчиход байгаа гэж бодоод байгаа байхгүй. Одоо ингээд яг нөгөө бизнес утгаараа явж тэрнээс биш хойд солонгос чинь нэг бууж харууч хүү айлгадаг шүү дээ нэг хаяа тий.
тийм маягийн юмнууд бас байгаад байгаа шиг харагдаад байна л да. Тэр нь одоо зүгээр NTV биш. Ер нь энэ 60 хэдэн телевиз дотор чинь ер нь нэг тийм зэвсгэлээр хөөцөл уг нь бол зөвлөлт холбоот ус чинь дампуурхтаа зэвсгэлээр хөөцөлсөөр байгаа дампуурсан шүү дээ. Эсвэл зэвсгэлээр хөөцөлдүүлэх хэрэгтэй биш үү? Тэдрийг ингээл тэгсэр нь яг хөөцөлдөхээр хөөцөлдөхгүй байгаа юм тийм нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй ингээл байлгаал ахаас биш. Тэгэхээр яг бизнес oriented чиглэлээр явна гэвэл яаж явах хэрэгтэй бол? Гэхдээ одоо тэхийн тулд судалгаа хэрэгтэй. Нэг хамгийн наадзах нь энэ салбарт хөрөнгө оруулалт хийх үгүй юу гэдгээс эхлэв те. Одоо бол нэг тийм хаанга тэгээ баг за энэ нөхөр телевиз байгуулсан чи би нэгтэй байхгүй болохгүй. Одоо нэг барьцах маяг байна. Тэгээ нэг хүнд харуулдаг нэг тийм үгүй ядаж нэг тонгорхтой бай гэж боддог энэ төр хүмүүс шүү дээ те. Тэр айхтар пуучин муужин харуулж чаддгүй маа гэхэд нэг борохоо барай явж игээд нэг сайт авчдаг хүмүүс бас байгаа тийм. Телевиз ер нь бол үзэгчдийг дагуулах ёстой байдаг тийм ээ. Гэтэл сүүлийн үед одоо анзаараад байхад бараг дагаад авах шиг харагдаад байна. Тэгэхээр энэ тал дээр таны бодол? Яг сонгодог утгаараа бол хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг юм уу, нийгэмд мэдээлэл хүргэдэг байгууллага бол мэдээж нийгмийнхээ өмнө алах ёстой байх. А тэгжээж илүү гэрэлтэй гэгээтэй хүн сурах гэх юм уу, танин мэдхгүй сайн сайхан зүйлийг илүү түлхүү ярьж нийгмээ араасаа дагуулж явах ёстой байх. А нөгөө талаасаа бол эн чинь өөрөө бизнес байхгүй. Хэрэглэгчид юу хүсэж байна тэрэнд нь таарсан бараа бүтээгдэхүүнийг биднээс үйлдвэрлэж өгөх ёстой. Тэгэхээр биднээс нөгөө талаасаа бас нөгөө хэрэглэгчийн юу хүсэж байгаа гэдгийг бас анхаарах ёстой. Тэгэхээр энэ хоёр зүйлийн аль алийг нь хорших байдлаар явах ёстой. Өөр өнцгөөс нь яг салбарынхан дээр мэдээж үүдийн телевизүүдийн гол орлого зар сурталчилгаа, маркетинг энэ талаас орж иж байгаа бах тийм. Энэ талаас харахад шинэ иймэрхүү тооноос сонсогддог л да. Одоо жишээл Facebook-ийн зар сурталчилгаа гэж тийм. Хуучин чинь 5 жилийн өмнө бол бид нар энэ мөнгө төлдөг байсан тийм. Гэтэл Монголоос ерөнхийдөө баг жилдээ 10 сая доллар тийш төлж ийн гэсэн тоо би дам сонссон байна. Яг шууд гарсан зүйл биш тийм. Ихтэй бодохоор одоо сошиал медиа нөө Facebook зөвхөн. Facebook та. За Facebook-ийн одоо жилийн борлуулалт 2015 онд 17 тэрбум гэсэн бид орж ирсэн. Энэ жил 20 өдөр орж ирж байгаа. Чинь бараг жилийн 50% өсөлттэй явж байгаа гэсэн тийм. За тэгээд за 1.7-гийн одоо тэр Facebook-ийн хэрэглэгчийн доонд нь ягаад Монголд 1.5 сая Facebook хэрэглэгч байна гэж зөд ингээд нэг өнгөөр бодохоор 10 хэдэн сая гэсэн тоо гарч иж байгаа байхгүй зүгээр шууд пропорционал харьцаар бодохоор тэгэхээр тэр бол 10 сая доллар гэдэг бол айгүй хантаас байгаа байхгүй. 10 сая доллар гэж 20 хэдэн дөрөв тийм. Хөрөөлөл зар сурталчилгаан зар тасалж ирсэн 20 хэдэн доллар Монголын компаниуд магадгүй өмнө ямар нэгэн байдлаар одоо сайн сэтгүүл, телевиз, радио юмд очижсэн юмнууд Facebook гэдэг Америкийн компани руу гарч байгаа гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ уцаад телевиз ч юм уу уламжлалт масс медиар бол айгүйчтэй нөлөөлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр юм дээр одоо юу гэх юм Facebook-ийг 20 ч гэдэг юм уу тиймэрхүү мэдээ өсөж хийж чадахгүйгаас хойш илүү тэрэн дээр нь харин боломжийг юу байж болох вэ гэж олж хардаг ч гэдэг юм тийм. Сая сүүлд нодлонны тоо гарсан байсан. iMedia гэж компаниас Орсын компани Монголд ирээд яг энэ телевизийн зах зээлийн рекламны нөгөө хэмжээг тодорхойлох гэж оролцсон байхгүй. Яг харьцангуй телевизийн орлогыг тодорхойлох айгүй хэцүү. Таны хэлдгээр янз бүрийн тийм нөгөө хууль бус гэх үү те. Тим юм айгүй явдаг. Цэвэр зар сурталчилгаанаас гадна те. Одоо бид нар ярьж бүртээ мэдээ хаалтын гэрээ гэдэг ярьслаа. Ийм орлогууд айгүй явдаг. А тэрийг нь тооцохгүйгээр цэвэр зар сурталчилгааны нөгөө орлогын тэр компани судалж үзэхэд 12 сая доллар гэж байна. Нэг жилийн 12 сая доллар. А таны саяны хэлж байгаагаар бол ганцхан Facebook 10 сая доллар юм байна шүү дээ. Одоо зүгээр буст гэж ярьдаг. Тэгэхээр чи одоо баг адилхан болчиход байна шүү дээ. За одоо яг зүгээр реклам өгдөг гэх юм уу зар сурталчилгааны нийлүүлэгчдийн хувьд нөгөө уламжлалт зүгээр ингээд нэг контентын дундуур рекламаа явуулаад үр дүнтэй байдаг асуудал чинь их зовлонтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн үед бол юу гарч ирэх илүү контентороо дамжуулж маркетинг гэдэг тийм контент маркетинг гэж ярьдаг тийм. Гадагшаа бас илүү дотоошоо хоёр тишээ чиглэсэн ийм маркетингийн арга барил их гараад байгаа байхгүй. А энэ бол юутай холбоотой гэхдээ нэгдүгээр бас нөгөө үзэгчдийн зам төлөвтэй холбоотой. Үзэгчд реклам зар сурталчилгаа үзэх дурггүй болсон гэх юм тийм. А хоёрдугаар технологийн нөгөө шинэ дэвшилттэй холбоотой зар сурталчилгааг хүн заавал үзээд байгаа шаардлагагүй болсон. Гүйлэгдэг юм уу тийм. Дараа нь үзэхгүй жаад нөхөж үздэг юм уу ийм боломжууд гараад ирсэн байна. Тэгэхээр эн чинь уламжлалт нөгөө зүгээр реклам явуулдаг тэр маркетингийн хэм маягнуудыг эвдээд одоо илүү контент дээр нь тийм илүү тухайн контенттой холбосон, дотор нь орсон гэдэг юм агуулгатай уялдсан ийм байдлаар явах шаардлага гараад байна. Хэрвээ юу гэдэг телевиз нь одоо ашигтай ашиггүй нөх томоо байхгүй. Энэ бол миний үндсэн цаана том бизнес ч юм уу. Эсвэл магадгүй улс төрийн зорилгын маань биелүүлэхэд байх нэг хэрэгслэж үзэх юм бол тэр ашигтай ашиггүй гэдэг тухай ярих хэрэг байхгүй ш.
Нөгөө тэгэхээр тэрийг ач холбогдол одоо юу гэдэг тэрийг утгагүй болох нэг гарцсан технологи гэж болох байхгүй. Тэгэхээр одоо нэг найдвар тавих юм бол тийм гоё санаатай, чадвартай тийм залуучууд гарч ирэх юм бол бас энэ өөрчлөгдөн л дээ. Одоо нөгөө нэг өргө дээр байгаа байршлууд чинь шал өөр болох боломжтой. Ер нь телевиз ингээд шинэ контент, сайн уран бүтээл гаргалаа гэхэд одоо тэрийг хүргэх маркетинг гэдэг юм уу, хүргэх одоо яг таны ярьдгаар хүргэх сувгаа олшруулах ч гэдэг юм уу, тэрэн дээр ажиллах хэрэгтэй болчиход байна тийм ээ. Зөвхөн одоо эфирийн цагт найдаад тэр одоо үзэгчдийн хүртэл болох байхаа гэж суухад бол хэцүү болчиход байна шүү дээ. Одоо хамгийн хүндрэлтэй асуудал гэх юм уу тэр байна л да. Телевизээр гарсан юм чинь өөрөө магадгүй сошиал медиа руу орохдоо яг сошиал медиад тохирсон тийм хувилбараар хүрэхгүй бол тэнд байгаа үзэгчд хүрэхгүй болчиход байгаа байхгүй. Одоо телевизүүд төлхөө яаж ажиллаж байгаа вэ гэхээр яг ийм нэг контентыг тавьдаг байгаа тийм. Сошиал медиа дээрэж тэр телевизээрэж тэр яг нэг контентыг тавьдаг байгаа байхгүй. А тэр нь бол зарим нэг талаараа таарч байгаа, зарим нэг талаараа бол таарахгүй байгаа. А төлхөө зүгээр яг хуу шууд үзэгчд хүрэх гэдгээсээ илүү тухайн контентын сурталчилгаа байдлаар л илүү ашиглагдаж байгаа шүү дээ. Сошиал медиа бол тийм. Манай нэвтрүүлгийг тийм цагт үзээрэй гэдэг юм уу тийм. Тиймд очиод орлоо шүү гэдэг юм уу тийм. Цэвэр сурталчилгаа байдлаар төлхөө ашиглагдаж байгаа шүү. А яг сошиал медиагаар дамжаад үзэгчдэд үзэгдэх гэдэг юм уу тийм. Тэр төвшин рүүгөө арайд очих байх шүү. Телевизүүд одоо нөгөө шинэ технологитой бас уялдаж ажиллах ёстой гэдэг утгаараа одоо юу гэдэг контент уран бүтээлээ эфирт гаргасны дараа YouTube сувгаар сошиал орчинд тавьдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө үзэгчид эргээд тэрийг за энэ нэвтрүүлэг тэргүй ингээд одоо эфирийн цагт нь үзэж амжихгүй маа гэхэд YouTube-ээс олоод үзчих юм чинь гэсэн нэг юм хандлагатай болсон шүү дээ. Энэ дээр та гурвын байр суурь юу? YouTube тавих хэрэгтэй юу хэрэггүй юу? Уламжлалт цугийг дэмжиж байгаа асуудал баг юм. Тэр би уламжлалт юм тий. Тэгэхээр телевиз үзэгчид харин бүр цөөрх юм шүү те. Тэгэхээр би бол яг энэ дээр яг ийм бодолтой байдаг. Телевизийн одоо юм манайх бол телевиз ингэ яаж идэг гэсэн тэр сэтгэлгээнээс салах юм бол харин илүү амжилтанд хүрч болох юм шиг надад санагдав. Гэхдээ би тэгж үзээд ингэ болж яана гэсэн юм хэлэх гээгүй зүгээр үү миний бодол байна шүү дээ. За төсөөлөө үзэх юм бол телевизийн өөрсдөө зөвхөн телевиз биш гэж хараад телевизээс манай нэг том хэсэг байна. Адаага бид нар сайттай. Таны өсөөсөө таны вебсайт аваад үзэж чинь. За тэгээд Facebook хуудас байгаа, Twitter ч гэх юм ингээд яг өөртөө YouTube гээл тэ. Энэ тав бол жишээлбэл заавал баг байж байгаа байхгүй. За энэ сургуудаа ерөнхийдөө бид нар энэ бол бидний юм юу гэдэг дижитал чтэр одоо юу гэдэг телевизэн чтэр уламжлалт бүх сургуудаараа бид ингэ явж байна. За тэр сургуудаараа харин мэдээлүүдээ аль хаагур нь ямар хэлбэрийн форматаар яаж өргөх вэ гэдгээ бодоод явах хэрэгтэй юм байна. Яг нөгөө масс медиа гэдгийн нөгөө ач холбогдол нэг цэгээс нэгэн зэрэг олон зэгт мэдээлэл хүргэж штэ. За одоо шинэ чивтер бие биендээ мессеж бичих, захиа бичих бол одоо масс медиа биш шүү дээ. Медиа мөн боловч тэ. Тэгэхээр энэ түгээж байгаа тал нь бол хоёр хэсэгт хуваагдаж болох юм шиг байна. Нэгдүгээр тэр технологи гэдээ яриад. Технологи бол боломжуудыг өгж гин. Тэр одоо түгээж байгаа телевиз талдаа гэдэг юм эсвэл боломжуудыг өгж гин. Энийг дагаад юм хямдарж гин. Одоо янз бүрийн үйлчлэгнүүд чинь хямдах одоо зардалч гэсэн хямдрах хэрэгтэй шүү дээ. Технологи өгч. За нөгөө талдаа болохоор нөгөө агуулга контент гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл санаа. Энэ юм бас одоо тэр технологийнхаа хөгжил гэдэг юм уу эсвэл нөгөө хэрэглэгчийнхаа юу гүйцэж чадахгүй байна л да. Хэрэглэгчийн нөгөө төвшин сайжраад идэг. Манай хэрэглэгч чинь бол маш агсан төвшний усууд шүү дээ. Бүр хэтэрхий. Би бол яг зүгээр ингэ шахаад байгаа шүү дээ. Ер нь явж байгаад энэ олон технологийн гэдэг юм уу, дижитал юмнуудын, за уламжлалт юмнуудын явж хамгийн гол цөм дээр нөгөө контент гэдэг юм чинь зэр очиж байгаа шүү дээ. Бүх төрлийн контент, видео бай, зураг бай, текст юу байна хамаа. Контентуудыг юмс хамгийн чухал. А тухайн контентыг зүгээр ямар сувгуудаар тий ямар байдлаар яаж ямар бизнес модельээр яаж үзэгчд хүргэж яаж мөнгө олгох уу гэдэг юм уу тий. Энэ дээр л ерөнхийдөө толгойгоо нэлээд гашлах шаардлагатай шүү тий. А телевизийн гэдэг юм хүмүүс бол зөвхөн телевизийн контент хийдэг гэсэн бол одоо таны сайн хэлж байгаа биднээс магадгүй яаж дижиталтай холбооч гэдэг юм уу тий. Тэгэхээр өөр сууг нэмэгдээд байгаа байхгүй. А манай дэс одоо тийм анхны орлогууд хийгдээд байна шүү тий. Боловсрол телевизийнх нь жишээлбэл тэр нөгөө киногоо хийчээ дараа нь видео сон руу одоо анги киногоо тий тавьж байгаа. Одоо миний сонсноор бол эхний сизнээ өнгөө гаргачаад хоёрдугаар сизнээ зөвхөн IPTV дээр видеосэндээ тавьж байгаа байхгүй тий. Тэгээ зөвхөн нөгөө уламжлалт юм байсан бол одоо дараагийн нэг өөр сууг тий. Би бол наадахтай чинь бас нэг жоохон эргэлзээд байгаа. Яагаад гэвэл телевизийн ажиллаа хийхээ болоод эхэлж байгаа байхгүй. Тэ? Бродкастинг хийдэг байсан улсууд чинь сүүлдээ телевиз киночд болоод явж гин гэдэг чинь телевизээрээ мөнгө олохгүй нэ гэсэн үг байхгүй. Тэ? Өөрөөр хэлбэл би бол тэгж ойлгоод байна л да. Бизнес модель өөрчилж болох гэдэг. Үгүй бизнес модель өөрчлөх ёстой гэдэгтээ бол санал нийлж байна л да. Гэхдээ салбараа өөр сольж байгаа асуудал байхгүй. Эсвэл хөрөнгө оруулагч болж байна л гэсэн үг тийм.
үндсэн бизнес нэг явахгүй болохоор өөр салбарт хөрөнгө оруулалт хийгээд охин компани үүсгээд охин компани сүүлдээ толгой компаниасаа том болоо явдаг ч юм уу. Тэ нэг тийм юм руу л яваад байх шиг надад санагдаад байна л да. Яг дунд нь байгаа хүн биш учраас бас тэгтэл одоо телевиз мөнгө олж исэн бол кино хийхгүй байх. Киночт нь л киногоо хийх байх гэж би бол тэгж бодож байна л да. Зүгээр хөндлөнгөөс хараад. Тэгээ гадны жишгчин бол гэхдээ ер нь бол контент үйлдвэрлэгч нар бол тустай байгаа шүү дээ. Гадныхан бол ер нь дийлэнх газар бол тустай тий. Ер нь кино хийдэг бол кино хийдэг мэргэжлийн студ, сериал хийдэг студ гэдэг юм уу тий. Яг одоо телевиз, медиа салбарыг бизнес гэдэг утгаар нь харах юм бол маш хэцүү бизнес байх тийм ээ. Чанартай уран бүтээл хийх, ашигтай ажиллах хоёрыг та хоёр нь яаж уялдуулахыг хичээж ажилладаг вэ? Монголын нөхцөлд ярих юм бол яг уу нөгөө салбар маань нэг өөрөө тийм жоохон хүнд байна л да. Яг цэвэр нөгөө бизнесийн шударга зарчмаараа явах тэр боломж юм нь одоогоор бол байхгүй байна. Ялангуяа телевизийн салбарт. Одоогийн байдлаар бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд донд ялгараад гэдэг зүйл маш хэцүү болсон. Маш хэцүү ялгарх. Энэ яг уу манай хууль эрх зүйн орчинтой холбоотой зүйл байгаа. За телевизүүдийн маань гэх юм уу хэвлэл мэдээллийн байгууллагуудын маань өөрсдийнх нь одоо явж байгаа бизнесийн нөгөө ерөнхий тэр арга юмтай холбоотой байгаа л баг. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм ялгарх боломжгүй болчиход байна. Ялгарх боломжгүй болчиход байна. Олон зүйл байна л да шалтгаалж байгаа зүйл. Хамгийн наадлын асуудал зохиогч ирэх асуудал байгаа байхгүй тий. Ямар нэгэн тийм байдлаар контентыг ялгарл гаргая гэд гадаадаас үнэтэй контент юмнууд аваад гэдэг юм уу те үзэгчд үнэхээр чанартай контент хүргэх боломж жишээлбэл байгаа. Гэтэл нэг телевиз нь үнэхээр чанартай контентыг өндөр үнээр ингээ гадаадаас аваад үзэгчд хүргэж яхад яг адилхан телевиз нь тэрийг нь хулгайгаар гэх юм уу те тэрнээс илүү контентыг ямар ч үн зарахгүйгээр үзэгчд гаргаад хүргэждэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг шудраг бизнесийн гэх юм уу те харилцаа юм нь ялгард үүсэх ямар ч боломж байхгүй болчиход байгаа. Тэгж гаргасныхаа тухайн хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг юм уу тухайн телевиз ямар нэгэн одоо торгуул гэдэг юм уу ямар нэгэн хариуцлага хүлээдгүү тий эргээд бас нөгөө борлуулалт талдаа гэх юм уу нэг байгууллага манай контент дээр нэг тодорхой үнээр ордог. Гэтэл манай үнээс 2 дахин юм уу 3 дахин бага үнээр нөгөө хулгайн контент зарж байгаа хүн чинь саналаа бариад өгөхөд очдөг гэдэг юм тий. Тэр өөрөөр хэлбэл нэг нь аюул өндөр үнээр бараа аваад тэрийг арай гэж борлуулдаг. Нөгөө талд нь нэг хүн үнгүй шахуу контент авчаад тэрийг аюул амьд хүнээр борлуулад яваад байдаг. Би бол тэр одоо нэг маш одоо юу гэдэг юм бэ? Суур асуудал байгаа нь төрөний оюуны өмчгөө ярьж байна тийм бизнесийн орчин нэгдүгээр ийм жижигхэн зах зээл хоёрдугаар ямар ч тийм дүрм зөрчсөн нь хожиж болдог тийм одоо чинь байгаа байдал нь бол хулгайчийг бид нар хулгайч л гэдэг үстэй тийм гэтэл одоо телевиз болохоор хулгай хийж болдог гэж болохгүй байхгүй зүүрж хэлэх юм бол энэ 60 хэдэн сугуудын чи хэдэн нинжа нарын уул уурхаага сэдвэр яах юм бол нэлээд олон нинжа амьдралаар амьдарч байгаа. За энэ гарын нэг дугуунд багтах телевизүүд нь өөрсдөө эсвэл контент үйлдвэрлэж байна эсвэл мөнгөө төлөөд гадны контент авч байна. Тэр нинжа нар яаж юм нэхэр байгаль орчноо бохирдуулдаг өөрсдийнх нь ахуй амьдрал нэг сайжирдгүү нэг тэгсгээл ам зогоогоол байгаад идэгтэл адилхан байдлаар яваад байгаа. Энийг тэгээд уг нь бол эн чинь нөгөө хуулийн засаглалтаа орн бол нөгөө бүртгэлийн газар гэдэг юм уу тийм үү нөгөө оюуны өмчийн газар нь нэг санууллаа хоёр санууллаа тэгэл хааж явах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг нөгөө л хаалгаж явах хэрэгтэй. Тэгэх юм бол эн чинь 60 хэд биш. Өөрөөр хэлбэл тэр орчин хумигдаад амьдрах орчин байхгүй бол энэ тоо чин цөөрнө шүү дээ. Тэгэх юм бол дараагийн шатандаа гарах байх гэж бодчих. Тэгэл яг бид нар ч олон жил энийг ярьлаа, удахгүй сайн сайхан болно гэж зөндөө явлаа. Ингээд байгаа л энэ гэдэг бол сүүлдээ одоо нэг нөгөө хэлэхэд тэмцээд хэрэггүй мэн гэдэг би тийм сэтгэл рүү орсон байхгүй. Одоо их тийм өөдрөг бус байдалтай болж байгаа юм л. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд бол манай салбар дээр хийсэн хүн нь хохирдог, хийсэн хүн нь илүү алдагдaltaй ажилдаг ийм нэг зарчим үүсэж байгаа байхгүй. Гэтэ яг зөвхөн ойрын хэдэн жилүүдэд энэ нэлээд цэгцрэх болов гайгүй болов гэсэн юм найдлага байна шүү дээ. Телевизийг ер нь сайн менежер хүн удирдах хэрэгтэй юу? Нөгөө өнцгөөс нь харах юм бол одоо сайн уран бүтээл гаргахын тулд сайн уран бүтээлч хүн удирдах хэрэгтэй юу гэсэн маргаан бас ер нь явдаг те. Таны бодлоор гүйцэтгэх удирдлага гэдэг юм уу, менежер гэдэг бол би мэрэгжил гэж үздэг. Тэгэхээр компаниг бол
мэргэжлийн хүн төрөх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол мэргэжлийн менежер, мэргэжлийн CEO хүн компанийг авч явах хэрэгтэй. Анх ямар шалгуураар та NTV телевизийн захирал болж исэн бэ? Би яг групп дотроо ротац гэдэг те. Өмнө яг би Sky Media-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд групп дотроо ротац байдлаар яваад Media Group руу ирсэн л дээ. Гэтэ яг ерөнхийдөө технологи, хэвлэл мэдээлэл, entertainment гэдэг энэ юм чинь нэг юм л болж байна л да яванда. Харьцангуй тусдаа хөгжижсэн байгаа даа. Одоо баруунд бол энэ бол ерөнхийдөө нэг юм болчиход байна шүү дээ. Одоо Монголын ч гэсэн харьцангуй бас нэг цул болох энэ чиглэлтэй л явж шүү дээ. Анх таны ажлын гараа FCS электроникоос эхэлж байсан тийм ээ. Миний мэргэжил маань бол электроникийн инженер, бизнесийн удирдлагын ийм мэргэжилтэй. Анх бол би яг электроникийн инженер мэргэжлэр сургууль төгсөөд MCS Electronics гэдэг компанид бол инженерээр ажлын гараа эхэлж байсан. Тэнд би 6-7 жил ажилласан. Түлхүү бас яг энэ технологийн чиглэлээр компьютерийн сүлжээ гэдэг юм уу, ийм чиглэлээр түлхүү ажилладаг байсан. Яг тэр үед бол нөгөө Монголд яг интернет гэдэг зүйл яг анх хамгийн хүчтэй орж ирж байсан. Өрх бүрд интернет, өрх бүрд компьютер гэдэг юм уу, тэ технологийн шин тийм төслүүд, харилцаа холбооны шин шийдлүүд их гардаг байсан. Яг тэр төслүүдээр түлхүү илүү ажиллаж явсан. Тэгээд яг MCS 7-8 жилээр ажиллаад дараа нь бол интернетийн чиглэлээр түлхүү ажилласан л да. Утасгүй интернетийн чиглэлээр WiMAX технологид байсан. Тэр компани төслийг анханаас нь хэрэгжүүлээд явсан. Тэгээд тэр дундаа бас IPTV гэдэг зүйл яг дэлхийд анх тренд болоод IPTV гэдэг шинэ технологи гарч ирж байна. Энэ технологиг Монголд хийх ёстой биш үү гэдэг ийм зүйлсээс анх яригдж ирээд MCS тогтоос одоо Univision гэж ярьдаг тийм. Univision анхны бизнесийн төсөл, анхны судалгаа юмнуудаар нас ажиллаж явж ирсэн л да. Тэгж явж байгаад яаж Sky Media-тэй холбогдсон бэ? Яг нь ерөнхийдөө миний ажиллаж исэн компани маань гэх юм уу MCS Electronics-ийн компани байсан. Энэ компани маань утасгүй интернетийн үйл ажиллагаа үзүүлдэг компани байсан. Тэгээд энэ компани маань Skytel Group руу зарагдаад би компанитайгаа хамт гэх юм уу Skytel руу хурж ирсэн. Ингээд Skytel ирээд би Skytel маань болохоор интернетийн чиглэлийн 2 компанитай байсан. Тэр нь Sky Media, одоогийн Sky Media тэр үед арай өөр нэртэй байсан. Тэгээд миний ажиллаж байсан Telemax гэдэг компани байсан. Энэ хоёр компани үйл ажиллагааны хувьд ойролцоо төстэй учраас энэ хоёр компани минь хооронд мерж хийсэн л дээ, нэгтгэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ нэгдсэн компанийн захиралтаар би ажиллаад явсан л да. Компани зарагдахад компанитайгаа хамт зарагдсан юм уу? Тийм, компанитайгаа хамт зарагдаж явсан. Уг нь бол байгууллагууд одоо худалдаж авч байгаа шинэ байгууллагынхаа захирлыг өөрсдийнхөө хүнээр л томилдог шүү дээ. Яг нь тэр үед нөгөө худалдаж авсан компани маань зүгээс захиралтай намнаа гэдэг шаардлага мөлөд тавьсан. Өөрөөр хэлэх юм бол намайг заавал хамт авнаа гэдэг шаардлага мөлөд тавиад тэгээд би компанитайгаа зарагдаад явсан л да. Надад санал асуусан л да. Тэгээд би компанитайгаа явъя гэдэг. Уран бүтээлч хүмүүсийг одоо бүтээлч сэтгэлгээ нь чөлөөтэй хөгжих тэр боломжийг ер нь яаж хангах хэрэгтэй байдаг бол та яаж хангахыг хичээдэг вэ? Яг ерөнхийдөө олон арга гэх юм уу хүний нөөцийн чиглэлийн юмуд болоод явчихна л да. Байгууллагын соёлыг ямар хөө соёл бий болгох уу? Тухайн соёлыг яаж илүү хөгжүүлэх үү гэх юм уу те. Байгууллага бол өөрөө тийм суралцж хөгждөг зүйл байхгүй хүнтэй адилхан. Хүн ингээд сураад боловсроод илүү ухаантай гэдэг юм уу мэддэг болдогтой адилхан байгууллага бас юм байна. Тэгэхээр байгууллагыг илүү соёлыг нь хөгжүүлэхийн тулд нэг чиглэлийн соёлыг илүү төлхөө болгохын тулд бас энэ хүний нөөцийн чиглэсэн олон ажлуудыг хийх шаардлагатай. За хэвлэл мэдээллийн гэдэг юм уу технологийн салбарт бол за боловсон хүчнээс шаардлага залуу байдаг, ажлын шаардлагын маш нөгөө шин юм хийх те шин санаачлаг гаргах ийм шаардлага их байдаг учраас байгууллагын соёлын хувьд ч гэсэн илүү тийм чөлөөтэй шин санаачлагыг дэмжсэн ийм соёлтой байж байгууллага маань илүү урт хугацаанд амжилттай явна гэж би хардаг. Илүү тийм нээлттэй те илүү тийм ирч хүчтэй шин санаас наачлаг гардаг ийм соёлыг бий болгохыг л чамайг хийж байна. Одоо өдөр тутмын энэ уран бүтээлүүдийн бичлэг зураг авалтуудад тэр өөрөө бас гар бие оролцдог бай. Бүр нэрийн юмд нь бол орохгүй. Зүгээр хаяа нэг орж ирж харна уу гэхээс биш. Би бол яг тийм хэвлэлийн юм уу мэрэгжлийн уран бүтээлч юм бол биш шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс нь өөрийнхөө нэг хөдөлгөхгүй хийгээд явсан зөв гэсэн байр суурьтай байдаг шүү дээ. Зүгээр орж нэг хаяа сонирхох байдлаар харна уу гэхээс биш ажилд нь оролцоол ингэдэг заавд зөвлөд байх юм байхгүй. Өөрийнхөө урлагийн төрлийн мэдрэмжээ яаж хөгжүүлж хөглөдөг вэ? За урлагийн юу ч жоохон таарахын баг та. Яг зүгээр сонирхдаг бүх төрлийн урлагийн энэ сонирхдаг. Гэхдээ мэдгүй цаг заваас хамаарат нэг айхтар бас тэгээд сайн судалж үзэж харж юу нэг амжигддаг юм аа. Таны ажлын хэцүү зүйл нь юу вэ? За гайгуудаа эн чинь тэгээд хүний угаасаа л хийдэг л дуртай тий сонгоцсон мэрэгжил
Тэгэл дуртай салбартаа өөрөө дуртай юм хийгээ явж байгаа учраас нэг тийм актер бэрхшээл гэдэг юм уу айгаадах тийм гардаг шүү дээ. Та өөрийнхөө ажлыг одоо өөрийнхөө дүгнж байгаагаар медиа группийн гүйцэтгэх захирал болоод таны хийсэн үр дүнтэй ажлыг та юу гэж дүгнэх бол? Яг би одоо медиа группийн захирал яг 1 жил болж байна л да. Яг өөрийгөө зөвтгөх гээд байна л да. 1 жилийн хугацаанд шууд энэ нүдэнд харагдаж гарт баригдах том ажил хийн гэхэд бол харьцангуй богино хугацаа болов уу гэж бодож байна. За зүгээр яг шууд цаас юм харуул манай компанид бол ашигтай ажиллаж байгаа. Хямралын хүнд хэцүү үед яг гадуур судалгаа юмнууд ихлээр олон газрын их алдагдaltaй ажиллаж байгаа санхүүгийн хүнд байдалд орж байгаа. Манай компанид бол харьцангуй ашигтай санхүүгийн хувьд бол алдагдaltaгүй ажиллаж байгаа. Таны хувьд одоо яг NTV телевизийн медиа группийн захирал болохоос өмнө NTV телевизийн маркетингийн газрын захирал байсан тийм ээ. Тэгэхээр уран бүтээлийг маркетинг талаас нь харж ажиллах, одоо бол та ерөнхийд нь харж ажиллаж байгаа тийм ээ. Уран бүтээлийнхаа чанар, уран бүтээл талаас нь харах, одоо яг тэрийг бизнес гэдэг талаас нь харах гэд ерөнхийд нь харахын ялгаа байна уу? Ялгаа мэдрэгдэж байна уу? Яг ялгаатай л да. Шал өөр асуудал да. Одоо бол зүгээр яг гүйцэтгэх захирлын хамгийн гол анхаарах ёстой хийх ёстой юм бол стратеги асуудал байхгүй. Тэгээ компани хаашаа явах юм бэ гэдэг хамгийн чухал асуудал. Тэ. Тэр явж байгаа зам нь зөв зам уу буруу зам уу гэдэг маш чухал асуудал. За явах зам чинь зөв юм байна. Тэгвэл яаж явах юм гэдэг арга зам байхгүй дараагийн асуудал тэ. Энэ арга зам чинь зөв үгүй юу гэдэг хамгийн том асуудал. Энэ бол гүйцэтгэх захирлын хамгийн түрүүнд хийх ёстой хамгийн чухал асуудал гэж би бол хардаг. Тэ. NTV телевизийн хувьд манай группийн хувьд бол биднээс ямархуу байдлаар юуг гол стратеги болгож яах гэхээр биднээс контентд бол анхаарах ёстой гэдэг ийм бодлогыг гаргаж ажиллаж байгаа тийм. Телевиз бол зүгээр биднээсийн нэг дамжуулж үзэгчдэд хүрэх нэг сувг. Дахиад дараагийн сувг нь юу юм те технологи дээр суурилсан ямар юмнууд байх юм, IPTV дээр суурилсан юу байх юм, тэр дижитал янз бүрийн сувгууд дээр дамжсан бас юу байх юм гэдэг юм үү те. Энэ олон сувгуудыг нээж гаргах гэдэг юм. Өөрөлдөө олон хүнтэй болох ёстой гэдэг ийм бодлогыг барьж байгаа шүү дээ. Контентуудыг юм биднээс мэдээж хамгийн сайн хийх ёстой. Тэрийгээ зүгээр юм нэг хөлтэй биш те 2 хөлтэй, 3 хөлтэй, магадгүй 4 хөлтэй олон сувгтай юм болох ёстой гэдэг. Ийм бодлогыг барьж ажиллаж байгаа шүү дээ. Шинэ кино, шинэ төслийнхаа талаар ярьж болох байлоо. Болно. Ойрхон шиг юу гоё юм юу хийх гэж төлөвлөж байна одоо гоё юм те. Гоё юм ихээр ажил байж, хувийнх байж болно, хувьсгалынх байж болно. Медиа групп үйл ажиллагааныхаа өргөтгөл болгож Orange Entertainment-ыг саяхан байгуулсан байгаа тийм ээ. Яг ер нь бол яг ингээд нөгөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад ирэх манайх олон сувгтай л да тийм. Телевиз 2 телевиз байгаа, 2 сэтгүүл, вебсайт байгаа. За бас сошиал медиа байдаг. Тийм 8-9 сувг маань дээр байдаг. Зүгээр харахаар би бол ингэж анзаарч яг хэвлэл мэдээллийн энэ ерөнхий нэг салбар маань нэг тийм шилжилтийн яг юмдаа юу орчуудаа л гэж хараад байна л да. Шилжилтийн. Яаралтай энэ шилжилтийг дагаад өөрчилж гэдэг юм уу те шинжилт энэ өөрчлөлттэй хамт явсан нь бол цаашдаа нэлээд хөгжөөд явах боломж байгаа. Чадаагүй нь бол ерөнхийдөө унах тийм зааг дээр ирчих шиг бол энэ бол яг олон хүчин зүйл байж байна те. Технологийн хувьд тийм шаардлага зайшгүй гарч байна. Хүмүүсийн нөгөө залуучуудын гэдэг юм уу зам төлөвтэй холбоотой шаардлага гарч байна. Эдийн засгийн шаардлага гарч байна. Бүх төрлийн контент. Зөвхөн видео контент биш те. Бүх төрлийн контент гэж харж байна. Энэ ч үүднээс биднээс энэ онд Orange Entertainment гэдэг ерөнхий нэртэйгээр ийм нэг бизнесийн нэгжийг байгуулад явж байна. Өмнө яг маа дээр байсан Orange театр гэдэг өмнө бид уламжлалт тийм байдаг байсан. Тусдаа зүгээр бизнес болгож явуулаагүй. Магадгүй зүгээр цаг үе нарийн эртээсэн байж магадгүй. Тэр 7 жилийн өмнө хийж байсан. Тэрийг өргөдөхөд Orange Entertainment гэж гаргаж ирсэн. За хамгийн ихний ихлүүлсэн төсөл маань бол киноны төсөл ихлүүлсэн явж байна те. За ерөнхийдөө бол бүх ажлууд маань дууссан. Гэхдээ бидээс энэ төслийг бол нэ тийм олон янзаар турших байдлаар юм уу да. Олон янзаар түрүүний хэлсэн олон янзаар хүрэх боломж байгаа да те. Тэрлүү айлуулах орох юм оролдлого хийж байна л да. Зөвхөн телевизээр гардаг биш те. Өөр ямар технологийн боломжтой холбогдож болох юм. Өөр ямар тийм холимог бизнес модель гарчиж болох уу гэдэг юм уу те гэдэг. Гэхдээ урт хугацаанд бол биднээс энийг бол нэлээд тийм сериосны гэж ярьдаг те. Энэ лүү бол нэлээд тийм хүчтэй, нэлээд амбицтай орох юм төлөвтэй байна. За эхний төсөл маань ерөнхийдөө дууссан байгаа. Гэхдээ үр дүнгийн арай үзэж амжаагүй байгаа. Гэхдээ дараагийн 3 төсөл дээр бидний судалгааны ажлууд нь хийгдээд нэлээд айтаахан бас эхлэх шатруугаараа явж штэ. За оройдоо бол нэг 12 цагийн үед унтаад өглөө нэг 7-8 хооронд л босдог. За яг одоо шашин гэдэг нэг ном уншиж байна. Сүүлийн үед яг зүгээр шашны чиглэлийн, философийн чиглэлийн юмнуудыг жоохон сонирхоод байгаа. Trello гэдэг яг ийм төлөвлөлтийн програм байдаг. Ийм програм дээр ерөнхийдөө төлөвлөөд дотоод компанийн ажлуудыг бол явуулчихдаг. За дээр нь
амар хэлбэр учраас нөгөө гар утсан дээр ноут дээр бас тэмдэглэнэ. За жижиг ажлуудыг бол ихэвчлэн ингээд цаасан дээр ноорог цаасан дээр их юм ингээд битүүс хараачаад өдөр өдөртөө ажлуудаа бичээл хийсэн ажлаа дараал те. Ингээд 3 4 янзын юм бол тэмдэглээл явчихдаг. Ерөнхийдөө бол ажлуудаа их сайн төлөвлөхийг л хичээдэг те. Бүгдийн төлөвлөө, шин санаа юмнууд их орж ирдэг. Тэрийгээ бас мартахгүй тул тухай бүрдэн нөгөө ноут дээрээ те хурдхан биччихдэг. Тэгээд харж агаад ажлуудаа аль болох хуваарлж өгөхийг боддог. За яг өөрөө сургалтын юмд бол орж амжихгүй байна л да. Ихэвчлэн онлайн юмнууд төлөхөө ялангуяа сүүлд бол би энэ стратегийн чиглэлийн хичээлүүдэд бас суугаад. Төлөхүүл яг зөвөр өөрөө өөрийгөө л хөгжүүлж нөгөө ном сонин сүүлийн үеийн янз бүрийн судалгаа артикл юмнууд уншдаг. Энэ маань л ерөөхдөө нэтлэн намайг чиглүүлж өгдөг дөө. Сүүлийн үед яг биднес нөгөө бизнесмен илүү контентын чиглэл рүү явж байгаа учраас киноны чиглэл рүү, жүжигийн гэдэг юм уу те. Энэ чиглэлийн юмнууд яг зориуд судалж байна. Ер нь жоохон экстрем юмнуудад дуртай. Магадгүй зүгээр гадагшаа дотгошоо явах юм бол өндөр байшингийн дээрээс үсрэх юм уу, юм руу шумбах юм уу, тиймэрхүү юмнуудыг алдлах тааралууд хийдэг. За дийлэнхтэй гэр бүлтэйг өнгөрөөдөг дөө. Болвол бас яг хуу салхинд гарах гэр бүлээрээ те. Сүүлийн жилд байгаа хүндрэлтэй асуудал. Энийг давах гарц юу шаардж байгаа гэдэг нь одоо яг сонирхолтой. Би бол энэ технологийн дэвшил гэдэг юм уу, энэ сошиал медиагийн айгүй урттай орж ирж байгаа мобайл компаниудын энэ хөгжил юмнууд бол магадгүй зөв телевизийн салбарт айгүй том сайн талаараа нөлөөлнө шаардлага байхгүй юу? Өмнө нь бид үсэд зөвхөн телевизээр нөгөө реклам ингээд борлуулад бизнес модель нь нэг контент хийгээл реклам олдог байсан бол одоо магадгүй зөвхөн IPTV-гээр PayTV байдлаа юм уу те гаргах мэдгүй магадгүй видео сангаар гаргах гэдэг юм уу те ийм холимог модельүүд магадгүй бүр үнгүй YouTube дээр тавиад зар сурталчилгаа байдлаар явд юм уу сошиал медиатай хосолсон гар утасны мессеж гэдэг юм уу гэл те янз бүрийн ийм хосолсон олон янзын тийм сууг байх онцтой болчиход байгаа байхгүй. Тэгээ зөвхөн ганц суугтай байсан бол те одоо бид нэг сайн контенттой байхад олон талаас нь юм уу те гар утсаар IPTV-гээр мэдхгүй одоо ингээл айгүй олон арга замтай болчиход байгаа. Тэгэхээр зөв ажил чадвал зүгээр тренд юмнуудаа зөв дагаад яг энэ технологийн дэвшлийг зөв талаас нь ашиглаж чадах юм бол их том боломж байгаа болов гэж байна. Медиа салбарын захирал байхын онцлог нь юу байдаг юм бол? Медиа салбар бол маш сонирхолтой салбар. Илүү танаас юу шаардж байна? Шинэлэг байхыг шаардна, шин санаас наачлаг гаргахыг шаардна, тэ? Байнгын шин нэвтрүүлгүүд, шин төслүүд гэдэг юм уу те? Байнгын тийм шин байдаг, сонирхолтой, уйдах зав гардггүй гэдэг юм уу те? Өөр салбар бол тийм биш, давтагддаг үйлдвэр болж ирэл те? Дийлэнхтэй өдөрт байшууд давтагддаг. Манай салбар бол өдөр болгон өөр хүнтэй уулздаг те. Энэ сонирхолтой салбар. Нэг юм уламжлал өгдгийг.